Соко миний хон даалгавар байсан уу? Хийсэн. Цаг орой болсон минь одоо уцаа болоод шүдээ угаагаад алуугаар шүү заяа. За. Соко миний хон шүдээ угааж болсон уу? Угаацээж. Яасан бэ миний хон? Зүгээр болохгүй нүү? Үгүй яагаад ирэх зүгээр болохгүй. Яна. Хойлоо имлэг яваа шүдний имлэг өчөө үзүүлчихдэг үү? Үгүй. Тэгэхээр ч миний хон зүгээр болохгүй шүү хойлоо имлэг яваа. Nee, имлэгээ сайн. Би ахгүй. За тэгвэл ээж нь эдэж өвчин амдаах юм аваад ирээ заяа. Яа тэгээ шүтвэ. Мэм нөхөн өвчин амдаах уучах. Тэгээ намдахгүй л имлэг яваа шүү заяа. За. Тэгээ эсвэж байгааг болж байгаа за. Эсэг хөвдөж юм нэ. Атаа. Наахан шүү дахиад чихэрэдээ тань шүдэн зүгрэлсэн юм. Тэгвэл хоёул имлэг явъя. Үгүй наа чинь им ууга төрөл намдж байгаа байхгүй юу? Тэгэл жоохон байж дахиад өвдөн. Тэр хоёул шүдний имлэг ороод эмчтэй үзүүлж. Би шүдний имлэг заагаад юм. Үгүй миний охин шүдний эмчид үзүүлээ шүдний имлэг орж өвдөхгүй штэ. Харин ч чамайг дахиж өвдөхөөс чинь сэргийлж байгаа заа юу? За өдөр явна шүү. Йоо шүдээ угаах мартсан юм штэ. Йоо цацсан шүү өглөөл. Яа нэ энэ буцанж тарагдахгүй нэ. Энэ нэрүү угаасаа л ойлгомжтой эмгтэй ч үтэлтэй. Ячаатны сүүлийн үед энэ шарсан урс юм амар ихтэйд нь ходоодноос олж уус энэ гарчлаа л да. Энийг их ясаар. Яа. Энэ шүд бас сүүлийн үед яагаад ангид амлаа. Хүүтийн моснос болж байгаа та. Тань уу? Аа нөгөө батхны тосноо сахилах гэсэн. Хөөе ми. Тачууд ямар амар идэх юм бэ? Аа шүднэдээ хонголлаа шүү дээ. Мэрхэн шүдээ аахч вэ. Чи харин энэ хөдөөний сэрсээ оройг аарцаа харуул идэж. Даахгүй юм. Айгуу шүдээ угалж гай бол. Би гиснээс нэр юм. Би энэ хоёр араа ахуулаад тэс чи нүүрний бүтцэд бүр амар өөрчлөлт ороод ингээ хацар унжаад байгаа шүү дээ. Тэгэд шүд хийлгүүлгийг асуусан чи нэг нь бүр 2 сая төгрөг. Тэгээ хоёр араа ч одоо 4 сая болно гэд. Тэгээ харин охиных нөгөө цалин хаанаач өгөхгүй та нэг юм хитэн төгрөг зээлчиж шүдгүй ахаас айгуу муухай юм ба. Тэгин штэ чи ч одоо залуу хөхтэй яагаар хөгшин надаас шүд мотэдий. Миний одоо бүх шүд бүрэн штэ. Тийм үү? Тийм. Имээ нэг ч юм шүдгүү. Тэгэхэд нэрээ. Чи тэгээд надаас мөнгө зээлээд эргүүлж өгөхгүй. Худлаа зээлээч л гэдэг. Тэгээд яг хоо имээ мөнгө өгөөд одоо залуу хөхт яаж шүдгүү яваад ах вэ? За баярлалаа. Тэгээд имээ чам зээлээч яах вэ? Чи тэгээд энэ ааруул цагаан эдээс тай идэлтэй. Орчин үеийн хөхтүүд хөгшин надаас шүд мотаах юм а. Хиймэн шүд хийлгээл. Энэ сүү цагаан эдээ идэхгүй. Энэ ааруулунд идэхгүй. Эдгээр ч одоо шүдэнд хамгийн сайн байгаа штеп. Тэгээд өөрөөсөө тэгээд тэр нэг өнгөтэй газтай усаа угаал зөөлөн чихэр боо идэл. Энэ та нарын амьдралын хэм маяг чинь шууд хамаарж байгаа штеп. Гэхдээ тэгээд юу ч над нүүр мүрээ торддог шиг шүдээ адилхан тордол та миний охин. Тэгэх юм бол энэ шүд идэх чинь дан ганц гоо сайхан биш миний охин. Энд чинь давхар хүний эрүүл мэнд явж байгаа юм штеп шүдийг дагаад. Тийм ээ. Яг эрүүл мэндэд ч үнэн байхгүй. Одоо бүр амар муухай харагдаад ингээ хацар мацар унжаад байгаа охин. Тийм учраас миний охин одоо наснаа шүдээ сайн хайрлж тордцаа юу. Хөгшрөөд нь миний насан дээр ирээд чи нэг ч шүдэг болно шүү. За ойлголоо эми.